Сайн мэцхан уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Эренблэг алгоритмуудын зурлалын дараачийн алгоритм ихэж байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүсээ ерөн арай жоохон хүнд өмнө үзчихсэн алгоритмуудаас маш ойлгомжтой, хурдан хугацаанд ойлгох боломжтой байсан бол хэдүүсээ одоо арай хүнд алгоритмын төрлийг нь үзнэ. За тэгэхээр өнөөдөр бидний үзэх алгоритм юу вэ гэхээр merge sort гэдэг нэртэй алгоритм байна. За тэгэхээр merge sort гэдэг нь юу юм бэ гэхээр хэдүүсэнд нь ямарваа нэгэн ийм array өгөгдөн тийм ээ. Ийм тоонууд өгөгдөх нь байна. За тэгээд тэр тоонуудыг мэдээж бид нэр багаас нь их рүү юм уу ихээс нь бага руу. За хэдүүрийн одоогийн жишээн дээр бас багаас нь их рүү ирэмжлэх алгоритм байгаа. За тэгэхээр энэ тоонууд байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүсэн merge хийхээр ихсээд хэдүүсээ салгах нь хоёр хэсэгт хуваагаад салгах чинь голоор нь таслаад гэсэн. Голоор нь таслаад хоёр хэсэгт хуваачна. За тэрний дараа яах вэ гэвэл тасалсан хоёр хэсгээ дахиад голоор нь таслаад хоёр хэсэг болгоод хуваачна. Хоёр хэсэг болгоо хоёр хэсэг. За энэ бол дахиад таслах боломжтой шүү дээ. Дахиад таслаад за ингээд нэг тоо болгоод хуваачна. За одоо ингээд дахин таслах боломжгүй хэдүүсээ болоод ихэрчж байгаа шүү дээ, тий. Дахин таслах боломжгүй болоод ихэрчж байгаа учраас хэдүүсээ одоо merge буюу нийлүүлж ихсэх нь тоонуудаа. За яаж нийлүүлэх вэ гэвэл за энэ бол бидний байгаад одоо тасалсан байгаа тоонууд тийм ээ. За тэгэнгүүт хэдүүсээ яаж нийлүүлэх вэ гэвэл 3 болон 7 хоёрыг хооронд нь харьцуулна. Аль багыг нь уртталт нь тавих нь. За мэдээж энэ бол яг байранд орох нь шүү дээ. За тэгвэл хэдүүсээ эндээс харахад 8 болон 5. За 8 болон 5 дээр юу болж чинь гэхээр 8 бол 5-аас их тоо. Тийм болохоор баруун талд нь орох ёстой. Тийм учраас энд байгаа 8-ыг хэдүүсээ баруун талд нь ингэж авчир тавих ёстой байна. Энэ 5-ыг зүүн талд нь ингэж авчир тавих ёстой байна. Ерөнхийдөө бол ийм үйлдэлийг хийж байгаа. За тэрний дараа 4 2 бол яг ижилхэн дүрмээр шүү дээ. 2 бол 4-өөс бага учраас зүүн талдаа гарах ёстой. За тэнгуү 4 бол энд. За 1 бол энэ талдаа 6 бол энэ талдаа гарах ёстой. За тэгэхээр энэ юу бол ингэж дуусчихин. За дараачийн хэдүүсээ одоо дуусаагүй байгаа шүү дээ. Нийт хэдүүсээ том array гаргаж аваагүй байгаа. Тэнгүүд дараачийн хэдүүсээ шалгасан дээр энэ хоёр хоёроор нь одоо нийлүүлэх нь. Хоёроор нь нийлүүлнэ. За гэхдээ энэ нийлүүлэх төр нэг зүйл анхаарах ёстой. Юуг анхаарах ёстой гэвэл хэдүүсэнд нь 3 гэдэг тоо одоо эн чинь хоёр тоонууд биш үү? Тэгэхээр энэ хоёрыг чинь зэрэг угаасаа шалгаад шууд энэ array гаргаж авна гэдэг бол мэдээж боломжгүй зүйл. Хэдүүл яах ёстой вэ гэхээр эхний хоёр тоог нь энэ 3 болон 5 хоёрыг нь харьцуулъя. Яг тэгвэл угаасаа эн чинь юу хэлж өгöd байгаа вэ гэвэл зүүн талд нь байгаа тоонууд угаасаа тухайн энэ sub array-ийнхаа тий хамгийн угаасаа бага тоонууд гэдэг нь бол ойлгомжтой байхгүй тий. Тийм учраас хамгийн бага тоонуудыг нь хооронд нь харьцуулсаа аль багыг нь энэ дээрээ тавьлаа. За одоо 3 бол байхгүйсэн 5 бол хэвээр байгаа. Дараа нь яах вэ гэвэл 7 болон 5-ыг хамгийн зүүн талд байгаа хоёр тоогийн л хооронд нь харьцуулаад явчих нь байна тий. Тэгэхээр одоо өмнө 7-гийн өмнө нь бол 3 байсан бол одоо 3 байх байсан. 7-оос одоо хамгийн зүүн талынхын тоо болсон. За тэгэнгүүт одоо дараа нь 5 тийм ээ. За тэгэхээр 5 бол угаасаа 7-оос бага учраас хэдүүзээ 5-ыгаа эндээ тавьчих нь байна. За 5-ыгаа тавьлаа. За тэрний дараа хамгийн зүүн талтайгаа хоёр тоогоо одоо харьцуулах буюу 7 болон 8-ыг харьцуулж хэдүүзээ явах нь байна тий. Тэгэхээр хэдүүзээ 7-гоо тавьлаа, 8-ыгаа энд нь тавьлаа. Ингээ болох нь. За ерөнхийдөө бол утга санааны хувьд бол ийм байгаа. За энэ талын хэсэг бол яг ижилхэн ихсээд 2 болон 1-ийг хооронд нь харьцуулаа. 1 угаасаа бага учраас хэдүүзээ 1-ийг ийшээгээ тавьлаа тийм ээ. 1-ийг ийшээгээ тавьлаа. Дараа нь 1 байхгүй ч одоо 6 болон 2 2-ыг хооронд нь харьцуулсаа 2-ыг тавьлаа. 4 болон 6-ыг харьцуулсаа 4 6 боллоо. За тэрний дараа хэдүүзээ энэ одоо том юугаа одоо эргүүлээд merge буюу нийлүүлж тавих хэрэгтэй тий. За тэгэхин тулд яах вэ гэвэл хэдүүсээ хамгийн зүүн талаас эхлэн штэ угаасаа. Яг түр хамгийн зүүн талд нь бага тоо байгаа гэдг нь угаасаа баталгаатай бид нар мэдж байгаа. За тэгэнгүүт 3 гэдэг тоо байна, 1 гэдэг тоо байна. Аль альнийхэн зүүн тал тийм ээ. Тийм учраас хэдүүсээ багаар нь 1 гэдэг тоогоо энэ дээр авчираад тавьчих. Хэдүүсээ тийм ээ. За тэрний дараа 3 гэдэг тоо байна, 2 гэдэг тоо байна. Мэдээж багаар нь 2-ыг авчираад тавьчих.
За тэрний дараа хамгийн одоо зүүн талынхыг нь дахиад харьцуулаад явна шүү дээ, тий. 3 гэдэг тоо байна, 4 гэдэг тоо байна. За мэдээж бага нь бол 3 байгаа учраас хэдүүлээ 3-аа дараачих тэр нь тавина. За тэнгуү 4 гэдэг тоо байна, 5 гэдэг тоо байна. Мэдээж бид нэр 4-ийг тавих хэрэгтэй. Ишигээ бага гэдэг утгаар нь. За тэнгуү 5 гэдэг тоо байна, 6 гэдэг тоо байна. За мэдээж энэ дээр 5-ыг нь тавина. За дараа нь 6 болон 7 энэ хоёрыг харьцуулахад мэдээж 6 нь юу? За тийм учраас за дараа нь 7 8 гэд хэдүүлийнх нь array одоо sorted болчихлоо тий, эренблэгдчихсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол merge sort гэдэг зүйлийн утга учир нь бол энэ дээр оршдог байх нь байна. Merge sort бол ерөнхийдөө бол энэ дээр харсанчлан хэдүүлээ recursion гэдэг зүйлээр бодно. Тийм учраас дахин тэр function-а дуутах тэр замаар хэдүүлээ энэ юугаа олох нэ. За тэгэхээр recursion одоо энэ merge sort бол ерөнхийдөө бас маш ашигтай sort байгаа. За юугаараа ашигтай вэ гэхээр time complexity-гээр ашигтай n of log n гэдэг одоо o of log n log n гэдэг тийм time complexity-тэй бодогддог. Гэхдээ нэг алдаа байгаа нь ямар дутагдал байд юм бэ гэхээр ялчгүй space complexity тийм. Яагаад гэвэл илүү их memory ашиглаад илүү их санах хой ашиглаж байна. Recursion гэдэг зүйлийг ашиглахын тулд санах хойг ашиглаж байгаа. Тэгэнгүүт энд хадгалах энэ бүх одоо array-уудыг хадгалахын тулд мөн санах хой ашиглаж байгаа. Тийм учраас бид нарт санах хойны хувьд ямар нэгэн асуудал байхгүй бол хэдүүлээ merge sort-ыг ашиглаж болох нь тийм. Илүү хурдтай бодогдож байгаа учраас. За гэхдээ мэдээж merge sort бас нэг төрлийн sort юм, бас нэг санаа. Тэрнээс merge sort бол хамгийн супер sort-ийн алгоритм уу өдр гэвэл үгүй байх нь тийм. Ерөнөө зүгээр л нэг алгоритмээс нэг санаа авах нь. За хэдүүлээ одоо кодчсод үздэхий. За хэдүүлээ код руу орж үзье. За кодн дээр хэдүүлээ юу хийх хэрэгтэй вэ гэхээр за хэдүүлэнд нь өөр array хэрэгтэй тийм. За тэр array-ийн за магадгүй юу гэдэг нь merge sort гэдэг нэртэй. За зүгээр merge sort-ийн нэрийг авцсан тийм array байж болно. За тэр нь болохоор юуг авдаггүй гэхээр одоо array-ийг авдаг тийм нэг ширхэг array. За тэгэхээр хэдүүлээ merge sort гэдэг энэ array энэ function-аар өөрөө яах гэдэг юм бэ гэхээр энэ дотор хэдүүлээ тэр нөгөө нэг recursive call хийгээд одоо recurrent тэр function болгож дуудаад за тийх зураа merge хийж явах тэр одоо function-ыг бичих гээд байгаа юм байна. За тэгээд энэ дээр array-га өгчин. За тэгээд хэдүүлээ энэ дотор юугаа нэг мөсөн бичиж юу ингээд за тэгээд cout array I за тэгээд return null гэдэг хэдүүлээ бичиж. За тэгээд хэдүүлээ энэ дээрээс одоо array-ийн size-ыг нийтүүлээ авах хэрэгтэй. За яагаад array-ийн size-ыг авч байгаа вэ гэхээр хэдүүлээ одоо энэ дээр хамгийн base case-ийг бичиж өгөх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл хэдүүлээ recursion хийж байгаа учраас хэдүүлээ. За тэгэхээр хэрвээ length нь 1 болон түүнээс бага байвал за ерөнхийдөө бол 1 байвал гэсэн үг шүү дээ, тийм. 1 байвал хэдүүлээ шууд return хийгээд тэндэн зогсоох хэрэгтэй. За тэгээд дараачийн хэдүүлэн нь үйлдэл нь юу юм бэ? Гэхлээр хэдүүлэнд нь дундтлын юу хэрэгтэй шүү дээ. За мэдгчээ те хэдүүлээ. Тэр дундтлын индекс хэрэгтэй биднэрт. Тэгжиж хэдүүлээ 2 хувааж чадна шүү дээ. За тэрний дараа хэдүүлээ left array гэд нэрлэлчээс одоо зүүн талд нь байх array юм тийм ээ. Зүүн талд байх array-ийн size нь хэдэн бэ гэвэл mid хүртэл байгаа шүү дээ тий. Тэгээс mid хүртэл байгаа. За тэнгуү дараа нь хэдүүлээ right array гэд хэдүүлээ right array-ийн size нь хэд вэ гэхээр mid юу бол биш, mid бол биш. Length-ээс засах нь mid байх нь. Min гэж биччихээ. За mid байх нь тийм ээ. За яагаад гэдгийг нь бол ойлгож байгаа байх гэж найж байна. Яагаад гэвэл энэ бол нэгээс одоо хамгийн их нийлмэнтээс дундлын элемент хүртэл явж байгаа. Тэнгүүт эн чинь яг тэнцүү хуваагдана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Яа магадгүй одоо бидний array 7 юутай ч юм би зү. Тэгээ бид нэр хийж мэдэхгүй шүү дээ тэрийг. За тэгэхээр хэдүүлээ энэ зүйлсийг хийсний дараа хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр хэдүүлээ нэг за j гэдэг нэг хувьсыг зарч. За j гэдэг хувьсыг биднэрт бол юунд хэрэг усах вэ гэхээр хэдүүлгийнх нь баруун талын in array
утгуудыг нь оноож өгөхөд хэрэг болох нь. За хэдүүлээ эндээс харцгаая. I нь бол T-гээс T хүртэл явна. Хаа хүртэл явах вэ? Length хүртэл явна. Length хүртэл явж байгаа хэрвээ I нь мэдээс бага байх үед хэдүүлээ юу хийх вэ гэхээр хэдүүлээ left right руу юугаа хийгээд ахна. Утгуудаа хийгээд ахна. За тэгэхээр хэдүүлсэнд нь array I утгуудыг нь хийгээд ахна шүү дээ. Left right руу. За тэгээд энэ I-ийн утгыг хийгээд байна. Эсрэг нөхцөлд яах юм? Хэрвээ I нь мэдээсээ хитрээд явц үед одоо дундлын элементээс хитрээд явц үед хэдүүлээ тэн дээр баруун талынхаа array дотор хэдүүлээ хийх хэрэгтэй шүү дээ. Баруун талынхаа array дотор хийх хэрэгтэй. Тэгээ энэ дээр хэдүүлсэнд нь J-ийг ашиглах нь байна те. J-ийг ашиглаад array I-ыг нь нэмж өгөх нэ. За тэгээ J-ийг нэмэгдүүлээд явах хэрэгтэй. За тэгсний дараа хэдүүлээ. За ингээд хэдүүлээ одоо эн чин одоо за хэдүүлсэнд нь юу байсан гэхээр за энийг би хуулаад авчи. Тэгээд энэ дээр тайлбарлаад явбал илүү ойлгомжтой болох хаа гэж найж байна. За тэгэхээр хамгийн ихний энд хэдүүлээ одоо яаж хуваацсан байгаа вэ гэхээр хэдүүлээ ингээ хуваацсан байгаа гэсэн үг. Одоо хэдүүлээ ийм болцсон байгаа. Тэгвэл яаж энийг дахиад энд нь ингэж хуваах юм бэ? Яаж энийг дахиад энд нь ингэж хуваах юм? Яаж одоо нэг тоо үлдтэл нь хуваах юм? Тэ? Тэрөөс юу вэ гэхээр recursion-ыг ашиглах нь байна. За тэгээд энэ дээр хэдүүлээ хамгийн ихлээр left array дуудчихна. За дараа нь хэдүүлээ right array дуудчихна. За одоо хэдүүлсэнд нэг зүйл үлдсэн байна те. Хэдүүлсэнд нь хэрвээ ингээд нэг уулзгаад салгацсан нөхцөлд хэдүүлээ буцаагаад эднийг нийлүүлэх тэр нэг function хэрэгтэй биш те. Тэр нэг зүйл хэрэгтэй байна те. Тэрийг хэдүүлээ яаж хийх вэ гэхээр тэр бол тийм хэцүү бол биш ээ. Merge гэд хэдүүлсэнд нь merge дотор 3 array хэрэгтэй. За тэр нь мэдээж left array. За нэр нь бол ямар ч байж болно шүү дээ тий. За зүгээр хамгийн ойлгомжтойгоор ингэ биччихье. За тэгээд хэдүүлээ үндсэн array явах хэрэгтэй тий. Үндсэн array. За үндсэн array байна. За хэдүүлээ ингээд юу яагаад өгчлөө. За тэгэнгүүт одоо энэ дээр хэдүүлээ дуудчих шүү дээ merge-ийг дуудлаа. Тэгэхээр хэдүүлээ юутай уулз авах вэ гэвэл хэдүүлээ энэ дээр left array, энэ дээр right array, энэ дээр array-гаа өгчнөө. За ингэснээр хэдүүлээ одоо дараа нь юу гэж болох юм бэ гэхээр одоо хэдүүлээ зүүн талынхаа size-ыг нь бодъё. За зүүн талынхаа size нь юу вэ гэвэл хэдүүлээ array-ийн size-ыг хуваах нь 2 шүү дээ тий. За тэнгүүд дараачих нь болохоор баруун талынхаа size нь хэд юм бэ гэдэг чинь болохоор юу вэ гэхээр тухайн байгаа тэр array-ийн size-аас хасдаг нь left size байгаа тийм ээ. За энэ бол ойлгомжтой байгаах гэж найдаж байна. Яагаад гэвэл хэдүүлсэнд нь одоо жишээ нь 3 элемент байлаа гэж бодоход left size нь хэр 3-ыг хуваах нь 2 шүү дээ тийм. Энд чинь 3 элемент байгаа юм чинь 3-ыг хуваах нь 2 гэдэг чинь интийн хуваалт учраас энэ бол 1 гарна. Тийм учраас хэдүүлээ left size нь 1 гэж үздэг нь. За үлдснийг нь олвол хэдүүлээ 2 гэж босгох нь байна те. Ийм учраас байгаа ах нь шүү. За тэрний дараа хэдүүлсэнд нь 3 индекс хэрэгтэй. За хэдүүлээ I-г нэг индексээр авчи. За I гэдэг индекс юунд хэрэгтэй вэ гэвэл array-ийн индексийг нь юу яхад хэрэгтэй. За L гэдэг бол зүүн талынх нь array индекс гэж ойлгож байна. R гэдэг бол баруун талынх нь array индекс нь гэж ойлгож байна. За одоо бол маш амархан. Одоо lead code-ийн амархан бодлого байдаг. Одоо merge to array гэдэг нэртэй merge sorted array гэдэг тийм нэртэй нэг бодлого байгаа. За тэр бодлоготой ерөнхийдөө одоо ойролцоогоор бодогдно. За тэр нь яах вэ гэвэл хэдүүлсэнд нь гэл left size нь өгөгдсөн байна. За мөн right size нь size-аас бага байх үе. За би тэрэн дээр юу бичээд буруу бичсэн байна. Энэ дээр ийм байхгүй шүү дээ. За ингээд хэдүүлээ босчихсон. Тэнгүүд дараа нь хэдүүлээ яах вэ гэвэл хэрвээ одоо хэрвээ гэж бичсэн шүү дээ тий. Хэрвээ left array-ийн L нь right array-ийн R-аас бага байх үед хэдүүлээ яах вэ? Одоо эн чинь яг нөгөө нэг хоёр ширхэг хуваагдсан байгаа зүйлийн
Одоо юу гэдэг те. За 8 2 5 3 гэд. За 2 8 3 5 гэд хуваагдсан байгаа. Энэ хоёр зүйлийн хэдүүсийн хамгийн ихсээд 2 болон 3-ыг нь харьцуулж үзэж гин гэсэн үг шүү дээ. За тиймүүд хэрвээ 2 нь бага байвал гэдэг нөхцөл байна шүү дээ. Энэ бол хэрвээ 2 нь бага байвал гэдэг нөхцөл байна. За тиймүүд хэрвээ 2 нь бага байвал хэдүүсээ яах вэ? Хэрвээ 2 нь бага байвал хэдүүсээ array I дээр нь left array-ха edge-ийг хадгалаад I-га нэмэгдүүлээд edge-ийг нэмэгдүүлж чинь. Тийм ээ? За харин эсрэг нөхцөлд хэдүүсээ яах вэ? Эсрэг нөхцөлд байхад хэдүүсээ array I дээр нь right array-ха R-ыг хадгалаад I-а нэмэгдүүлээд R-а нэмэгдүүлчихнэ. За ингээд ерөнхийдөө хэдүүсийн юу бол босох нь. За гэхдээ хэдүүсээ юу яаж дуусч магадгүй шүү дээ. Одоо чинь юу гэдэг юм? Энэ дээр 3. Энэ дээр одоо энэ дээр 8 байсан. 5 8 2 байсан байлаа гэдээ бодъё шүү дээ. Тэнгүүд угаасаа 2 3 ч арайс нь энэ тоонуудаас угаас бага байгаа учраас энэ төрүүлж дуусах нь тодорхой шүү дээ. Одоо энэ condition энэ нөхцөл нь одоо хангахдахгүй босох нь ойлгомжтой. Яг тэгвэл ээж нь хитрээд явчих шүү дээ. За тэр нөхцөлийг хэдүүлээ бичиж. За арайс нөхцөлд нь бичих хэрэгтэй. За left size тийм ээ. Ийм байх үед хэдүүлээ зүгээр array-ха I-ын тэнцүү left array-ха ээж нь R-ыг нэмэгдүүлсэн, ээж-ийг нэмэгдүүлсэн. За яг R дээр үгүй гэж хэлэх юм шүү дээ, тэ? Right size яна би дандаа ингэж хэлэх. За тэгээ right array. За тэгээ R-ыг тавьсан. За I-га нэмэгдүүлсэн, R-ыг нэмэгдүүлсэн. За ерөнхийдөө хэдүүлгийн бодлого бол иймэрхүү байдлаар бодогдох нь байна. Иймэрхүү байдлаар хэдүүлээ бодогдоод тэгээд одоо хэдүүлсэн шалгаж үзцгээе тийм ээ. За шалгаж үзцгээе. За C++ G++ merge sort CPP. За тэгээд хэдүүлээ ингээд хүлээнэ. Тэгэхээр хэдүүс нь юу гаргаж өгөх ёстой вэ гэвэл 1 2 3 4 5 6 7 8 гэдэг тоонуудыг гаргаж өгөх ёстой тийм ээ. За тэгсэн чинь миний код тоо гаргаж өгсөнгүй. Юунаас болов? Тэгэхээр би маш энгийн алдаа гаргасан байна. За яагаад бидний код босохгүй байгаа вэ гэхээр хэдүүсээ. За энийг нь дээрээ тавиад үзье те. За энийг дээрээ тавиад үзье. За яагаад энэ өөрчлөлтийг авчрах вэ гэхээр код бол дээрээсээ доошоо уншдаг. Нэг лайнаар нь уншиж явдаг те. Тэгэхэд энд merge sort-ыг дуудах үед энд main дээр merge sort-ыг дуудах үед хэрвээ доор нь зарчвал тухайн үедээ уншаагүй байх гэсэн үг шүү дээ. Тухайн үедээ код бол уншаагүй. Гэтэ ямар нэгэн алдаа заахгүй. За энийг ойлгосон байх гэж найдаж байна. Яагаад гэвэл энд main function өөрөө merge sort гэдэг дотроо дуудаж байгаа function-ийнхаа доор нь дуудагдчихиж компьютер бол ойлгох шүү дээ, тийм. За хэдүүлээ ингээд ажиллуулад үзье. За merge. За яг зөв. Одоо энэ дээр алдаа гарч ирсэн юм ээ. Тэгэхээр merge-ийг дахиад merge sort-охоо дээр нь бичих хэрэгтэй хэдүүлээ. Яагаад гэвэл хэдүүлсэнд энэ merge-ийг дуудах үед компьютер бол merge гэж ямар function вэ гэдгийг мэдчих хэрэгтэй. За алдаа гаргаж үтсэн байна. За одоо хэдүүлээ харцгаая тийм ээ. За асуудалгүй болж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ямар алдаа би бас гаргасан, ямар алдаа гарч болдгийг бас үзэгчд маань харсан бахаа гэж найдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол merge sort бол маш чухал алгоритм байгаа. За яг гоо мэдээж sort хийхэд бол merge sort-ыг одоо ашигладаг team зүйлс гэж бас ер нь бол баг байхгүй. Гэхдээ merge sort-ийн утга санаа ашиглагддаг айгүй олон нөхцлүүд байгаа. Одоо
Жишээ нь яг ингэж merge sort-чиг хувааж агаад буцаагаад нийлүүлдэг ч юм уу те. Энийг бол divide and conquer гэж хэлдэг штэ те. Тэгэхээр ямарваа нэгэн том асуудлыг жижигхэн асуудал болгож жагаад тэрийгэ одоо шийдвэрлэдэг. Тэр зүйлийг хийхэд одоо чинь merge sort-ийн энэ логик бол ашиглагддаг. Тийм учраас merge sort бол үнэхээр бас өндөр хэрэглэгдэх үед маш хэрэгтэй ийм алгоритм байх нь байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.